За өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв баяр хөөр гэж. Библийн ишлэл Нехемия 12:43. Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөж ихэд баярлацгаав. Учир нь бурхан тэдэнд их баяр хөөргийг өгсөн гэж. За залбираад эхлэе. Эзэн минь ээ, би таны өмнө ирж байна. Тэгээд таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд ариун сүнсээ бас би таны хөрж байна. Таны ихшилт ойлголт үнэхээр миний дээр дүүрэн байх болтугай. Өөрийн үгээрээ биднийг засаж залруулаарай гэж залбирч байна. Амен. Израильчууд 150 жилийн туршид өөр үндэстнүүдэд боолчлогдсон амьдарсан учраас тэдэнд урт хугацаанд баяр тэмдэглэх шалтгаан байгаагүй юм аа. Нехемиагийн ах өөрийн ах дүүс болох израильчуудыг басамжлагдаж байна гэж хэлсэн байдаг. Гэвч бурхан тэдний дунд шин зүйлийг үйлдсэн бөгөөд израильчууд баяр хөөртэй талархалтай амьдарсан юм. Ард олон эзний ялалтыг тэмдэглэж шинэ хотын хан хэрмийг сэргийн босгосон талаар Нехемия 12 дугаар бүлэгт өгүүлжээ. Иерусалимийн хэрмийг өргөх ёслолыг баяр хөөртэйгээр тэмдэглэхийн тулд лир хөгжим, босоо ятах, цан хөгжмөр хөгжимдөж талархлын магтуудуулах чадварлаг хүмүүсийг Иерусалимд авчирваа гэж. Учир нь бурхан тэдэнд их баяр хөөргийг өгсөн ажээ. Баяр наадам болж буй газар баяр хөөрөөр дүүрдэг. Христэд итгэгч олон хүн баяр хөөргийг орхигдуулдаг тул Нехемия номон дээрх түүхээр Христ доторх авралын баяр хөөргийг алдахгүй байхыг уриалж байна. Иерусалим даяарх баяр хөөрийн уухай холоос ч сонсогдохуйц байваа. Нехемия 12-ын 27-47-д дурдсанчлан баяр хөөргийг олох дөрвөн төлхөөр би нэгдүгээрт нь Израильчууд баярын өмнө өөрсдийгөө ариусгасан. Хоёрдугаарт хүмүүс бурхантай холбоотой гэдгээс ичилгүйгээр ханан хэрэмдээр баяраа тэмдэглэсэн. Гуравдугаарт нь израильчууд бурхны ялалтыг баяр хөөртэйгээр тэмдэглэж ивэлээ тоолсон. Та Христ дотор аврал болон бусад бүхий л ивэл өрөөлд баярлан талархах цаг гаргаж байсан уу? Эцэст нь ард түмэн баяр хөөртэйгээр өгсөн. Өгөөмөр хүн өөдлөн дэвжин өрөөлийг ундлагч өөрөө ч ундлуулна гэж Сургаалт ус 11:25 бичигдсэн байдаг. Өгөх нь зүрх сэтгэлийг сэргээдэг. Израильчууд сүнсээр унах зүдвэрийг мэддэгч баяр хөөртэй зүрх сэтгэлээр шинэ өдрийг эхлүүлэн амьдардаг байсан. Өнөөдөр таны хувьд шинэ өдөр үү? Есүстэй хамт алхаж түүний авралын баяр баясгаланд талархан алхвал шинэ өдөр байх болно гэж. Амен. Дуулал 74-р ишлэл. Таныг эрен хайгчид бүгд таны дотор баярлан баясаг. Таны авралыг хайрлагсад бурхан агуу гэж мөнхөд хэлгээ гэж. Дуулал 94:18-аас. Хэрв би миний хөл халтарсан гэж хэлэх ёстой байсан бол аяа эзэн хайр инрэл тань намайг түших байсан. Миний дотор санаа зовоосон бодлоод олширход таны тайтгарлуу сэтгэлийг минь баясгадаг. Сургаалт ус 15:13. Зүрх хөгжилтэй бол нүүр царай тунгалаг. Зүрх шаналхад сүнс зовиртой гэж. Амен. Бурхан ивэх болтугай.